Үүднийхээ дэргэд хийсэн жижигхэн үйлдэл тань мөнгөний урсгалыг нээнэ. Сонсож эхлээд та инээмсэглэх байх. Харин дараа нь гайхах болно. Дэлхий дээрх мөнгө бага болоод танд ирдэггүй юм бишээ. Яагаад ирдэггүй вэ гэвэл гэрт тань урсгал нээгдээгүйгээс болдог. Таны гэр, байшин, баялагийг оруулах уу үгүй юу гэдгийг шийддэг юм. Таны гэрээсээ гарахын өмнө хийх багахан үйлдэл энэ байдлыг өөрчилнө. Үнэмшигтэж бэрх хялбархан үйлдэл болохоор ихэнх хүмүүс аж холбогдол өгдөггүй. Танай гэрт орох үүд хаалганаас бүх зүйл эхэлдэг. Энэ цэгээс таны амьдралд үйл явдлууд, хүмүүс болон мөнгө орж ирдэг юм. Энд эд баялагын зангуу байхгүй бол урсгал сарнина. Зоосон мөнгийг орох хаалганы ойролцоох хэвсэнцэр доор хийх хэрэгтэй. Зоосон мөнгөний тоон чухал биш, бэлэгдэл чухал. Үүнийг хийхдээ зорилтоо бэхлэх үгийг ухамсартайгаар хэлэх хэрэгтэй. Хэлэх үг нь юу вэ гэвэл зоосон мөнгөний жингэнэх дуунаар гэрт орох орлого өснө нэмэгдэж байна. Энэ үгийг хэлэхдээ та гуйхгүй, мөрөөдөхгүй, харин чиглэлийг зааж өгнө. Ингээд энэ мөчөөс эхлэн зоосон мөнгө таны сахиус боллоо. Тэр өргөдөхгүй, хөдлөхгүй ч байнга ажиллана. Үүнийг хийсний дараа хүмүүс сонин тохиолдлуудыг анзаарч эхэлдэг. Тэдгээр нь эртний авалгаа авах, гинтийн шагнал, бэлэг, санал ирэх гэх мэт байна. Урсгалыг нэг удаа нээснээр үр дүн нь удаан хадгалагддаг. Учир нь та гэрийнхээ орон зайд бэхэлсэн шүү дээ. Энэ бол ид шид биш, харин элбэг дэлбэг байдалд анхаарал ба энергийг чиглүүлж байгаа үйлдэл юм.